Монголчууд бидний өвөг дээдэс Төв Азийн өндөрлөгт хэдэн мянган жилийн турш аждрагдаа элт дэлхийгөө сүрвчийг шүтэн мал сүргээ цагийн эсэд нийцүүлэн усны тунгалаг ургамлын шимтэй газар нүүдлэн ирсэн уламжлалтай. Монгол орон нүүдлийн ахуй соёлын амьд удамжлалыг өнөө хүртэл хадгалан ирсэн цөөхөн улсуудын нэг болохын хувьд нүүдлийн соёлын үнэтэй зүйлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүрэгтэй. Дэлхийн соёлын нүүдэлчин фестивал жил болгон хамар хүрээ ихсэж өргөн цар хүрээтэй болдог болж өнөөдрийн нүүдэлчин фестивалыг соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, биеийн тамир спортын улсын хороо, үндэсний спортын хорооноор нийлж надлах дүүрэг, тайч арганы арга бэлд зохион байгуулагдлаа. Нүүдэлчин фестивалд Монголын адуучдын холбоо 3 дахь жилдээ адууччин тэмцээнэ сурчлан танилцуулж байна. Монгол эх орны 408 зогссоос шилдгийн шилдэг 33 адуучин залуус уурга богуулын эв мордын жадлыг агшийг харуулж эрен хав эдрийн жигуугаа сарин өрсөлдлөө. Монгол эр хүний чадварыг харуулдаг адуучин тэмцээнийг дэмжин ажиллаж адуун сүргээ оруулж дэмжлэг үзүүлсэн Монгол улсын алдарт уяач Ажгаан Алтан газахта баярлсан толсноо илэрхийлье. За эрхэм мөндөд адуучтай, эрхэм мөндөд үзэгчтэй. За өнөөдөр нүүдэлчин фестивалийн хүрээнд зохион байгуулдаг адуучин тэмцээн маань авсан спорт эхлэгч байна. За өнөөдрийн арга хэмжээнд 21 аймаг 9 дүүрэг нийтдээ 30 адуучин залуучууд дээд хав эдрийн жахуугаа сарин өрсөлдөж аврагаан тодруулна. Монгол эх орны өнцөг улам бүрээс эзэнтэй байдаг адуучин залууч маань хүрсэн иржээ. За өнөөдрийн арга хэмжээнд 4 төрлөөр явагдана. За мөртөө шургуулах, явгын шургуулах, уурга ташуур шүүрэх, эвлэг хангал болиулах гэсэн 4 төрлөөр явагдана. За одоо улсын аврагыг дайсан аврагууд манаас хүрсэн ирсэн байгаадаас баяртай байна. За дэлхийн соёлын нүүдэлчин фестивалийн хүрээнд зохион байгуулагдж буй адуучин тэмцээн эхлээд бэлэн болсон байна. За өнөөдрийн адуучин тэмцээнд Монгол эх орны 408 зогсоос за аймаг болгоны шилдэг адуучд гарч ирж оролцож байна. За улсын аврагч шалралт адуучин тэмцээний ерөн дайтай л ерөн аврагууд ирж оролцож байна. За ер нь аймгийн аврагуудыг өрсөн. За тухайн жилдээ төрүүлсэн аврагуудыг л ерөн өрн оролцоож байгаа. За эхний 3 адуучин залуу за Барангат талаас буурламартай гарч иж байгаа адуучин бол Наран мандах зүгээс Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумаараад Сүхбаатар аймгийн авраг адуучин Ганбаатарын дэржгэнд авраг гарч ирж байна. За дундаа хонгор морьтой цэнгэр дээлтэй явж байгаа адуучин бол Холын ховдын цэнгэр хязгаараас Ховд аймгийн Бонд сумаараад Сомын авраг адуучин энэ жил улсын авраг шалралт адуучин тэмцээний эмнэг хангал болиулах төрөлд 2 дугаар байр шалгарсан Батцаахны Дөл 2 авраг гарч ирж байна. За алаг морьтой гарч ирж байгаа адуучин бол Овсын цэнгэр хязгаар за Овс аймгийн Өмнө Говь сумаараад Сомын авраг адуучин за энэ жил аймгийн авраг шалралт адуучин тэмцээнд 3 дугаар байр шалгарсан Нарантайн Баатар сүрэн нар гарч ирж байна. За гуруула нутагта Чансаа өндөр адуучид за Ховд аймгийн Бонд сумаараад Сомын авраг адуучин за энэ жил улсын авраг шалралт адуучин тэмцээний Булгааны дөрөлд 2 дугаар байр за өнгөрсөн жил улсын баруун бүсийн 3 дугаар байр шалгарсан Батцаахны Дөл 2 за шүр уурга сайхан шүрж байна. Хонгор мөртөгөө гарч иж за Ховд аймгаас зорин ирж оролцож байна. За Ховд аймгийн Бонд сумынхаа адуучдын холбооны тэргүүн за 3 адуу гарч ирсэн. За алдаж байна. За буугаад явган буулдан.
За аягун дээр нь 4 чдуу 5 чдуу гарч ирлээ. За аягун дээр бас ингээд алдаад. Ховд аймгийн Буян сумаараа цумын авраг адуучин Бат сайхны дөл үер авраг ингээд хэмжээр өндөрлөж байна. За Ховд аймгийнхаа улсын аврагч нарууд адуушин дэмжиж оролцох сорилго нааданд төрүүлсэн. Садарган адуучин Улс аймгийн Өмнө Говь сумын яриа сумын авраг адуучин Нарантайбаатар зүрэн за дэшүүраа шүүрсэн. За уурган дээр ирээд за уургын мар жоохон холоор өнгөрлөө. Уурган дээрээ дутчихж байна. За энэ жил сумын аврагч нарууд адуучин дэмжээнд дөрвүүлээд аймгийн аврагтаа 3 дугаар ажиллагарсан. За мөнгөлөг баяд пэйжийн тэмцээн уралдаанд бас шагналт байр шалгарсан. За марттай дээрээ буугалдаад аваад үлдсэн. За удаа шуусан болоос бид хүн харж байна. Улс аймгаас тэмцээн болох хурд өдөр нь гараад. За тэгээд 11 цагт ирээд өнөөдрийнхэн ирээд тэмцээнд шууд оролцож байна. За 1500 км-ээс зорин ирж оролцож байна. За явган дээрээ ч бас олон адуу гарч ирсэн. Явган дээрээ ч бас буугалдаад аваад үлдэж байна. За холоос зэрж ирсэн залуу тэгээд сайхан оролцож байна. За харин Улс аймагт болдог шургуу тэмцээнд чолонжтой дөрвүүлж байгаа. Сайн залуу. За энэ жил Улс аймаг Улс нурын иргэд Монгол улсын аврагч нарууд хадуучин тэмцээн болсон. За Сүхбаатар аймагт өвчин ширээ сумраад Камбатан дээр чанд авраг цаохор мартаа гарч ирлээ. Аймгийн аврагтаа дөрүүлсэн, аймгийн бүстэй дөрүүлсэн. Улсын аврагч нарууд адуучин дэмжээний эмнэг хангал боловлох төрөлд 2 дугаар байшилгарсан. За мартаа дээр 3 адуу гарч ирсэн. За мартаа дээр бар адууг уурлаад аваад үлдэж байна. За энэ цаохор мөр бол Батолдын шигаа аврагын цаохор мөр. За энэ айхтар суудаг нөгөө цаохор мөр штэ. За мартаа дээр 4 гоног авлаа. Уургад шууран дээр 4 гоног авсан. За 18 гоногтой болсон. За аяагун жургуулна. За аяагун дээр 4 гоног авах юм бол 27 гоногтой болоод тасранда. За аяагун дээр нь 2 дугаар ирсэн. За хулмэрийг одоо ургалсан болооч. За номхон морж гарч ирсэнтэй. Алдаж явахыг тооцоол алдаж байна. Сядарган бүрэн адуучин залуу гарч иж байна. За зүүн гар талаас хөрөн алдсанмар цэнхэр дээртэй гарч иж байгаа адуучин бол Дархангуй аймгийн Хонгор сумаараа аймгийн авраг адуучин Ганбаатарын ган зэрэг авраг гарч ирж байна. За дунд талд алаг мартай явж байгаа адуучин бол Төв сайхан нутгаас 2023 оны Төв аймгийн авраг адуучин за Бат сайхны Баасан сүх гарч иж байна. За Хадив мартаа гарсан адуучин бол Говьлтай аймгийн Тайшир сумын яриад Эрдэнэ учрын Хаширдан нар гарч ирлээ. За энэ 3 залуу гуруулаад одоо сайхан уургалдаг, сайхан ч бугуулддаг. За уургатай л уургална, уурга байхгүй л бугуулдна. За тэгээ Монгол ирэх хүний чадварыг харуулна да. За ер нь адууч уурга бугуулыг хоёулангийн эзэмшүүлээс зүгээр юм байгаамаа. За эхний адуучин Төв аймгийн Аралдан сумын яриад хүүд болоо цагаан хөдлөр нутагт аймгийн авраг адуучин Бат сайхны Баасан сүх гарч ирлээ. За дэшүүраа шүүрсэн. Дэшүүраа шүүрээд уурган дээр ирээд уурга алдчихж байна. За уургын мөр уурган дээр гарцсан штэ. За алдаа тонгооччтэй. За мартаа дээр 3 адуу гарч ирсэн. Алгамараар зөв талаасаа буулгах нэ. За шарга адууг буулгаад авсан. Бородоо байсан уу? За 70 мартаа нь буулгаад авлаа. 2-2-6 гоноо. За ер нь яг л нарийн шугацаар нь буулдана. За ингээд 70 мартаа нь хөлтөө нь буулдах юм бол бохир буулт гээд оноо багасдаг. За хэдий 3 оныхоо талбай дээр эргүүлсэн ч гэсэн энэ оноо багасч байгаамаа. Дашур урган дээр 3 гоноотой. Мартаа дээр 6 гоноотой олчиход үндсэндээ 9 гоноотой боллоо. За явган буулдана. За аяагун дээр 4 адуу гарсан. Алаг адуугаар хараалаг адуу. За одоо захтал явж ирсэн хараалаг адуу. Буугуудад аваад үлдэж байна. Сайхан буулдлаа. За дундаас хүн орж ирээд буулыг алдуулчихж байна. За ер нь үзэгчд одоо 1 хектар ингэж сорж болохгүй, дамжилдахгүй гэсэн үг шүү дээ. За удаа шуусан байлаас бид хүн харж байна. За хараалаг адууг сайхан буулцсан. Захад явсан. За тэр бааргүй буулдж байна. Нэг одоо буугуулаа чангалаад суучж байна штэ. За ер нь адууч ингэж л одоо бугуулаа чангалаад суучих хэрэгтэй. За Говьлтай аймгийн Тайшир сумын яриад Эрдэнэ учрын Хаширдан гарч ирж байна. За уурган дээр сумын авраг адуучин Жамлын ган Эрдэнэ авраг уурган тавьж өгч байна. За халуун мартаа зөв додоо тонгоосон дашуураа төвгүй шүүрдээ уурган дээр за зөрчих юм аа. Хүн шүүрэх боломж байлаа. За мартаа дээр 2 адуу гарч ирсэн. За мартаа дээр ингээд алдаад 3 оноотой ингээд тэмцээн өндөрлөж байна. За Дархангуй аймгийн Хонгор сумын яриад Хонгор сумын адуучтай холбоон дэргэн аймгийн авраг адууч Ганбаатарын зэрэг өөрийн халдсан мартагаа ирсэн. За дашуураа шүүрсэн. За дашуураа шүүрээд ургаа нөгөө талдаа сэлгээ шүүрлээ. За дашуураа шүүрэхдээ мориныхын явдлагаас алдлаа штэ. За тэгээ сайн адуучин тулдаад ургаа шүүрээд авч байна. За мартаа дээр 2 адуу гарч ирсэн. За
морьтой дээрэн сайхан уургалаад бодулдж байна. За уургад шүүрэн дээр 6 оноотой байсан. Морьтой дээр 9 оноотой, үндсэндээ 15 оноотой болж байна. За хажуу талаас нь Монгол улсын авраг адуучин. За баасан дээр чинь пүрэг сүрэн авраг шахаж өгч байгаа юм байна. За харин хашир зуршигтай адуучин залуу Монгол эх орны бүхэл удаа тэмцээн уралдаанд оролцоод үзсэн. За хөхөд дулаан үдч болсон тэмцээн уралдаанд очиж уралцж байсан. За аягуун шургуун дээр нь 4 адуу гарч ирсэн. Халиун адуу сартаа хүрмэрийг за хүрэн азраг болтой шүү. За ургас арай жоохон гитрэхэд татцсан уу да. Морь хүчэндээ эргээд унчиж байна. За хоёр нь одоо ямар ч тохиолдолд одоо адууг унгааж болохгүй гэж хоёр нь бол туургаарч өгн гоё уургалж штэ. За ингээд 21 оноотой боллоо. За дараагийн 3 адуучин залуу гарч иж байна. Дуу хуурын үлгий Дундгой аймгаас. За Дундгой аймгийн Баянжирган сумаараа сумын авраг адуучин Энх жаргалын Гүрэн Бадар гарч байна. За дунд талд Завлгай аймгийн Горбон мөлөг сумын харьяат сумын авраг шалралт адуучин тэмцээнд 2 дугаар шалгаж ирсэн. Баасан жавын Элбгэрт нь гарч байна. За цоогоор бартаа гарч байгаа адуучин бол Дорны их талаас Дорн аймгийн Сэргэлэн сумын харьяат Мэндүрийн Батчулан гараад ирж байна. За Дундгой аймаг Дорнод Булган аймгийн 3 адуучин залуучууд гарч ирж байна. За нүүдэлчин фестивал аймаг болгоноос нэг адуучид оролцдог. За харин цаашдаа ингээл тогтно. Аймагуудын шилдэгүүл оролцоно. За Дундгой аймгийн Баянжирган сумаараа сумын авраг адуучин. За аймгийн аврагтаа тусгай барь шалгаж ирсэн Энх жаргалын Гүрэн Бадар хонгор морьтой. За нутгийн нутгийн аврагууд ирсэн болох дээр нэг төрлөөл алдаж болохгүй. А тэгэх юм бол одоо нэмэргүүл очиод байна. За морьтой дээр одоо 4 адуугаар ирсэн хүрэн алзан морь. За хүрэн алзан морь дутаад хэмжээ өндөрлөж байна. За Дорн аймгийн Сэргэлэн сумын харьяат Мэндүрийн Батчулан цоогоор морьтой гарч ирсэн. Сайхан суран эдлээр юм идэг залуу. За өнөөдрийн нүүдэлчин фестивал суран эдлээр оролцож байгаа. Дашуура алдаад уургаваас алдчихж байна. Уурган дээр өгн гоё тонгоожтэй. За өөрөө л дутлаа да. Авах боломжсэн. За морьтой шургуун дээр нь олон адуу гарч ирсэн. За морьтой дээр хараатай жаа хараадаг шургуулад аваад үлдэж штэ. Бац гоё уургаллаа шүү. За ер нь алдаж байна гэж харсан ширнэ. Аваад үлдчихдэг залуу байна. Сайхан уургаллаа. За тэр та бүхэн удаашуулсан байлаас харж байгаарай. Сайхан журтуур гэрдэг залуу байна. Тэ дээр бүхэл 9 оноотой болчихж байна. Явган дээр 4 оноо болно. За явган шургуун дээр нь 2 адуу гарч ирсэн. За явган дээр хул адууг уургалаад аваад үлдлээ. Дуурга шүүрээ алдсан. Морьтой дээр 9 оноо, явган дээр 9 оноо, үндсэндээ 18 оноотой болчихж байна. За хоёр нь уурга шүүрийнхаа оноог ирнэ морьтой дээр сайхан өглөө. За тэгтээ 18 оноо чи ирнэ бага оноо шүү. 3-4 дэ оролцоод залуучууд 27 оноотой тасардаг. За эсвэл 24 оноотой, 21 оноотой олждаг. За тэгтээ 18 оноо бас л бага оноо. Гоё уургалж сайхан ч мэдрэмжтэй сууж. За Булган аймгийн Горбон мөлөг сумаараа сумын авраг шалралт адуучин тэмцээнд 2 дугаар шалгаж ирсэн. Баасан жавын Элбгэртэн. За Булган аймаг маань Элбгэртэн аврагаа явуулсан. За Элбгэртэн аврал уургад шүүрэн дээр сайхан шүүрээд бүхэл 9 оноотой болчихж байна. За ер нь хоол өрийн шургуу тэмцээнд их явдаг. Ер нь сайн ч залуу. За морьтой шургуун дээр олон адуу гарч ирсэн. Морьтой шургуун дээр сайхан уургалсан боловч уурганы хувь тусраад морьтой шургуун дээр нөлчж байна штэ. Бороо орсон. Уурах хүндэрсэн. Хувиа наргасан байна да. За явган шургуун дээр ч бас олон адуу гарч ирсэн. Явган дээр уургалан за зангаж болохгүй. За ер нь зангаал ингээд алдчихж байгаа. Өөрийнхөө харсан адуугаа уургалсан бол аваад үлдэх боломж байсан. За дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. За Энтэй аймаг, Өмнөгөө аймаг, Баян үлгийн аймгийн 3 адуучин залуу гарч ирж байна. За баруун гар талаас бор морьтой гарч иж байгаа адуучин бол за Энтэй аймгийн Бэндэр сумын явгуул Дахлах тосгоны харьяат аймгийн авраг адуучин сумын алдарт байж Харин бултын төгсөд авраг гарч иж байна. За дунд талд халиун морьтой гарч ирсэн адуучин бол Өмнгийн шаргалгаваас Өмнөгөө аймгийн Хаангар сумаараа Нэргүүн ангараг авраг гараад ирж байна. За бор морьтой гарч ирсэн адуучин бол Баян үлгийн аймгийн Ногоон нур сумаараа сумын авраг адуучин Шатхааны Хажуун Бэк нар гарч иж байна. За Баян үлгийн аймгийн Ногоон нур сумаараа сумын авраг адуучин Шатхааны Хажуун Бэк бор морьтой гарч ирсэн. Нилээн том морьтой шүү. За дашуурын дээр тонгоогоод шүүрээд авсан морийг өдөлдөгсөн. За уурган дээр явж ирээд уургаалтчих байна. Харин том морь унсан. Сайхан ч дашуураа шүүрчтэй уургаа шүүрэх боломж байсан байна. Жохон зөрчиж тонгоохтой. За морьтой дээр буулнаа. За морьтой дээр ингээд алдаад тэмцээн өндөрлөж байна. За Баян үлгийн аймгийн Ногоон нуурынхан
сайн адуучин залуучууд их байдаг. Зовс аймгийн Бөхмөрн сум, Ховд аймагт болдог шургууль тэмцээнд олон зочдод оролцож байсан залуу хаа. За Өмнөг аймгийн Хаангар сум яриад сумын авраг шалгалт адуучин тэмцээнд 2 дугаар байр Бүсийнхээ аврагт 3 дугаар шалгарч ирсэн. Нэргүн ангараг авраг халуун мөртөө гарч ирсэн. За дашуурн дээр тонгоосон болж морж байгаа ханараад уургаад за 2 удаа унах шахлаа. Сайн адуучин далдаал унсангүй. Сэн алог атуг шургуулсаа уургын мөр зөрөөд уургаадчих юм аа. За хажуу талаас нь дагаж явахгүй хөндлөн орж ирээд уургаадчих байна. За ингээ 3 оноотой тэмцээн өндөрлөө. За Энтэй аймгийн дээр сумын яриад аймгийн авраг адуучин ариун бултын төгсөд авраг ташуур уургаж өрнө. За сумынхаа авраг шалралт адуучин тэмцээнд 3 удаа дөрүүлжсэн сумын алдар туяач. Залуу сайхан жуургалдаг залуу. За ташуураж үрсэн. Явжраад уурган дээр дуурга үзүр дүргэн тонгоогоод авлаа. За голоос нь тонгоосон тэгээ зөрөөд зүрэн дээрээс навчж байна. За харин Энтэй аймгийн гоё уургалдаг залуучуудын нэг. За морьтой шургуун дээр ч олон адуугарч ирсэн. За морьтой шургуун дээр харин сайхан шургуулад оноогоо авчиж байна. За удаач усан байлаас бид хүн харж байна. За хажуудаас Баталдан ганшигаа авраг шахаж өгсөн байна. За залуу бололдоо богинохон шилбүүрээр шахаж өгчтэй. За хоёроо ургалжээ. За ихтэй адуугаа унгаач гисэн. Уурга ташхуран дээрээ 6 оноотой. За ингээ 12 оноотоос явган дээр нь хонгор аддаг ургалаад тэрчтэй жирэгдээ явчлаа. За харин одоо залуучууд чирэгдэх юм бол одоо уурга тавьчих хэрэгтэй. За адуучин тэмцээн бол янз бүрийн газар зохион байгуулагдсан шүү дээ. Чулуутай, за өвстэй, хатуу зөөлөн гээл. Тийм учраас одоо чирэгдээд явбал залуучууд одоо уурга тавьчих хэрэгтэй. Аюулгүй байдлаа сайн бодчих хэрэгтэй. За ингээ ариун бултын төгсөд авраг маань 15 оноотой ингээд тэмцээн өндөрлөж байна. За нутгийн нутгийн аврагууд ирсэн болох дээр ер нь л одоо зайхгүй. За дараагийн 3 залуу гарч иж байна. За зүүн гарт талаас хүрэн дээлтэй гарч иж байгаа адуучин бол Орхон аймгийн Баян өндөр сум яриад Монгол улсын авраг адуучин Маасан дэржийн бүр үсрэн авраг гарч иж байна. За эмэг сургуулийн спортын мастер залуу. За дунд талд халдсан мөртөөр ирсэн адуучин бол за энэхүү тэмцээнийг одоо шууд лайваар хүргэсэн. За Мартин Монголын Батчулуун гарч иж байна. За Мөнх хоёрын Батчулуун одоо урилгаар оролцож байгаа өнөөдөр бол за Сэлэн сайхан утгаас Сэлэн аймгийн Орхон туул сумраад аймгийн авраг адуучин Тогтхын Дамиран авраг гарч ирж байна. За Банга дүүргийн аврагчлал адуучин тэмцээнд дөрүүлсэн. Их хурд 9 3 дугаар ажил гаргасан. За өнгөрсөн жил нүүдэлчин бистад ороогүй. За энэ жил Сэлэн аймгаас төлөөлөн оролцож байна. Орхон аймгийн Баян өндөр сумраад Монгол улсын авраг адуучин спортын мастер Баасан дэржин бүрүүсрэн халуун мөртөө дашуур ургаа шүүрэн, дашуура шүүрсэн, уурган дээр ургаа шүүрлээ. За хоёр талдаа сэргэлээд авраг адуучин бол сайхан шүүрээд авч байна. За гэхдээ уурганыхаа үзүүр дөрөв авсан. 2-2 6 оноотой боллоо. За морьтой шургуулна. За морьтой дээр олон адуугарч ирсэн бугуулцсан. За бугуул уургыг хоёулгэл эзэмсэн авраг адуучин алдаж байна. За явган дээр уургалсан халдсан адуугчаар нь уургалаад аваад үлдэж байна. Сайхан уургалж байна. За үндсэндээ уурга ташуурн дээр 6 оноотойсэн морьтой дээр дойлчсан. За явган дээр ингээ 6 оноотой үндсэндээ 12 оноотой болж байна. Зорхон аймгийнхаа адуучч талбан тэргүүнийг хийдэг. Авнерийн шуулцаар нь уургалаад татсан байна. За Мартин Монголын Батчулуун шүр ургаж өрнө. За зөв талдаа нонгооно. За жигтгэн орж ирээ шүрхнэ. За авирныхаа явдлаар ташуур дээр тонгоосон бол ташуур алдчих байна. За явж ирээ дээр нуурга шүүрээд авч байна. За нэг 3 оноотой боллоо. За хашир адуучин бол одоо шургуулаад л болтой. Тэгэхээр өнөөдөр бол одоо сайхан л оролцож байна. За алаг мөртөө бугуулдахнаа 4 адуугарч ирж байна. За алдаад ингээд тэмцээн өндөрлөж байна. За тэгээ цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэнгээрэй. За Сэлэн аймгийн Орхон туул сум яриад Тогтхын Дамиран авраг халуун мөртөө шуур ургаа шүргэнэ. Сэлэн аймгийн Орхон туул сумынхаа адуучлагын албан тэргүүнийг хийдэг. За харин хоол ярин шургуу тэмцээн. За харин Тогтхын Дамиран аврагыг ч мэдэхгүй юм байхгүй. За нэг залуу ярьж ирсэн. Дамиран чинь бугуул дээр алддаггүй залуу байлаа гэдэг. За харин бугуулыг одоо баргийн ч алдахгүй залуу. Өнгөрсөн жил улсын авраг шилрүүд адуучин тэмцээд за харин төрүүлж яваал мултарсан залуу. За дашуурн дээр алдсан. За явж ирээд уурга зүрх авлаа. За нэг 3 оноотой болж байна. За дашуур уурган дээр мортойгоо унах уурга хугалах юм бол одоо шууд нойлдог. За мортой дээр олон адуу гарч ирсэн. За өөрөө задлж яваа сартаа хүрмэрийг тугуулдаад аваад үлдэж байна. За асал сэргэлэн байна. Олон адуу гарч ирсэн. Голоор нь ороо задлсан.
За ганцаарг нь гаргаж ирээл буулдаж штэ. За удаашуулсан байдлаас харъя. За буулдаа эргүүлж гал. Сартай хөрөмөр гэдэг буулдад аваад үлдлээ. За уургад шуурын дээр 3 оноотой байсан. За ингээ морьтой дээр 9 оноо үндсэндээ 12 оноотой болж байна. За өнөөдөр нүүдэлчин фестивал Монголын ядуучдын холбоо 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. За дараа жилийн нүүдэлчин фестивалыг одоо өргөн дэлгэрээд зохион байгуулах бодолтой. За аймаг болгоноос нэг ядуучин залуу оролцсон. За 3 өдөр л одоо ядуучин тэмцээнийхээ үзүүлбэрийг харуулъя гэсэн бодолтой байгаа. За явган дээр нь олон ядуу гарч ирсэн. За явган дээр бас л аваад үлдэж байна. За өрнөр тогтхын дамиран аврагч ерөн л даганган байна. За тэгтээ 18 оноотой болсон. Ташуур урган дээр бага оноо авчихсан. За баасан дэржин прүү сүрэн авраг бугуулыг салгаж өгнэ. За удаашуулсан байлаас би түүхэн харж байна. За олон ядуу гарч ирсэн. За хөрөн ядуу өрдөн дагсан юм байна. За өрдөн очсон хөрөн ядуу л одоо шургуулаад аваад үлдэжтэй. За энэ жил Монгол улсын аврагчлал хадуурчин нэмжээний бугуулын төрлийн 3 дугаар байршилгасан хадуурчин залууд за хувьяасаа 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан. За би тэгээ нэг зүйлийг хэлдэг. За өөрөө мөнгөөр одоо ингэ шагнаж урамшуулсан ч гэсэн би тэмцээнд орё гэж ерөөсөө огт хэлээгүй. Тэр ийм л одоо сайхан сэтгэлтэй залуу. За дараагийн 3 залуу гарч иж байна. За баруун гар талаас халдсан бэр хар дээдтэй гарч иж байгаа адуучин бол Баянзүрх дүүргийн адуучин аймгийн авраг адуучин Авдгийн Бат 2 авраг гарч байна. За дунд талд буурал бартаа гарсан адуучин бол Багаанга дүүргийн арайд Загтнүрэ төлөгч ирсийн надмын авраг адуучин Лувсан болдгийн Оюн Баяр авраг гарч байна. За дараагийн адуучин Говь Сүмбэр аймгийн Сүмбэр Сумяриад аймгийн авраг адуучин Лавгсүрэнгийн Манлай жаргал гарч байна. За Манлай жаргал энэ жил улсын авраг шилрал адуучин дэмжээний уурганы төрөлд хүрэл медаль өртсөн. За Говь Сүмбэр аймгийн авраг шилрал адуучин дэмжээнд төрүүлж аймгийн авраг адуучин болсон залуу. За Говь Сүмбэр аймгийн Сүмбэр Сумяриад аймгийн авраг адуучин Лавгсүрэнгийн Манлай жаргал ташуур ургаш өрнө. За их хашир байна морой дарж орж ирээд шүүрхэн. За ташуурн дээр нилээн дутлаа. За уурган дээр явж ирээд харин уурга голоосон шүүрээд авчиж байна. За нэг 3 оноотой боллоо. Уурган дээр сайхан шүүрчээ. За морьтой шурган дээр нь ганц адтуу гарч ирсэн. Морьтой шурган дээр ингээд алдаад тэмцээн өндөрлөж байна. За Багаанга дүүргийн адуучин Агтнүрэ төлөгч ирсийн надмын 2023 оны авраг адуучин Лувсан болдгийн Оюн Баяр. За энэ жил Сэргэлэн сумынхаа сумын авраг шилрал адуучин дэмжээнд 2 дугаар байшилгарсан. За улсын зүүн бүсийн авраг шилрал адуучин дэмжээнд 5 дугаар байшилгарсан. Садашуураж үрсэн уурган дээр явж ирээд ургаж хүрлээ. За энэ жил одоо сайн байгаа. Манай Оюн Баяр авраг бол за морьтой шургуулна. За морьтой дээр 4 адуу гарч ирсэн. 5 чаддуу гарч ирсэн. За морьтой дээр суулгаад аваад үлднэ. Сартай хэрмэр. За дагаад явчихлаа шүү. За авдаашуулсан байлаас би түүхэн харж байна. Сайхан жуургалж таа. Ургын морьд ганган морь байна. Бас л урагшаа угсыйгээр хөдлөөд. Цааяр тэгэл нэг гараараа татаа суулгачж байна штэ. Бэртэ залуу. За аюугын ширгуулна. За аюугын дээр нь 3 адуу гарч ирлээ. За аюугын дээр ингээд талдаад тэмцээн өндөрлөж байна. За Баянзүрх дүүргийн авраг адуучин Авдгийн Бат 2 за шүүр алдсан уурган дээр явж ирээд бас сунаад алдчих юм аа. За зөв талдаа тонгоосон. За ингэ ташуур уурган дээр оноо алдаж болохгүй. Аль болох залуучууд ташуур уурган дээр оноогоо авч дээшээ гарч ирэх хэрэгтэй. За морьтой дээр бугуулаа ирчилж гад бугуулцсан аваад үлдэх хэрэгтэй. За харин суулгаж чадахгүйсаар ингээд тэмцээн өндөрлөж байна. За дараагийн адуучид за баруун гар талаас цоохор морьтой гарч иж байгаа адуучин бол Дорны говоос Дорногов аймгийн Улаанбаатар сумын Дурантай Баян мөх авраг гарч иж байна. Аймгийн авраг адуучин. За дунд талд Аранга аймгийн Хашаад сумын аймгийн авраг шилрал адуучин дэмжээндээ 2 дугаар байшилгаж ирсэн Батулгын Сундууж авраг гарч иж байна. За Саарал морьтой гарч ирсэн адуучин бол за Улаанбаатарт Багнуур дүүргийн харайд дүүргийн авраг шилрал адуучин дэмжээндээ 2 дугаар байшилгасан. За энэ жил улсын зүүн бүсийн авраг шилрал адуучин дэмжээнд 4 дугаар байшилгасан Борын Бямсүрэн авраг нар гарч иж байна. За эдгэрхэн 3 залуу гарч ирлээ. Сайхан оролцсноо. Ер нь хоол ярийн шургуу тэмцээн сайхан жудаа явдаг залуучууд. Ер нь хоорондоо сайхан танилцаад эр хүнжидээ хаан явна да. За нэгийг очиход сайхан тоцоод авчдаг. Борын Бямсүрэн авраг. За Багнуур дүүргийнхээ авраг шилрал адуучин дэмжээнд 2 дугаар байшилгасан. За энэ жил улсын зүүн бүсийн 4 дугаар байшилгасан. Борын Бямсүрэн.
За вижиж бэлчээр том авраг гадуучин. За марттай дээр 2-д дугарсан. За марттай дээр алаг гаддаг буугаад аваад үлдлээ. За гэхдээ марнаас онцгсон. За дөрөвч хамжааг болтой шүү. За удааш усан байлаас бид хүн гарч байна. За мандахын пүрүүжрэл авраг ирэн нарийн шахаж өгчтэй. За сайхан буугаад аваад үлдэж байна. За буугуулыг сайхан эзэмсэн залуу. Сав гээд ордог юм байна буугуул нь бол. Яг л өөр нарийн шахалцуур талдаа. За цээл нээгч дээр том биш. За явган дээр нь олон адуу гарч ирсэн. За явган дээр ч дагуул адуу. За одоо яг нарийн шахалцаар нь буугуулж байна да. За ингэж буугуулдаг залуу байлаа. За буугуулын ардаа нуужаад ганц эргүүлээл чиж шít. За буугуул нь сав гээд ороод чиж байна. Сайхан буугуулдаг, уранч буугуулдаг залуу байна. За уг гарвал нь бол Ховд аймгийн Мөс-Цөмийн харьяат гэсэн баг шүү. За яг нарийн шахалцаар нь буугуулж та. Сайхан буугуулж. За оноо бол тасарчлаа. 24 оноотой болчих байна. За Аранга аймгийн хашаад сумаараа аймгийн гавруу шилруу татуучин тэмцээнд 2 дугаар байшилгаж исэн Батулгын Сундуужуу. За энэ жил Аранга аймгийн гавруу шилруу татуучин тэмцээнд 6 дугаар байшилгарсан. За дашуураа шүүрээд морь ханарж орж ирээд уурга алдаж байна. За ер нь тэгээ чигээрээ явж ил одоо дашуур уурга шүүрсэнд нь бүхэл оноог нь өгдөг болъё. Ханарж гараад одоо эргээд орохлоор хэдийн уурга авсан ч гэсэн оноог нь багсгадаг болъё гэж залуучуудаас яриад байгаа. За ер нь цаашдаа ч одоо энэ дөрөм дээрээс ярилцах зүйтэй. Тоо журган дээр харин аваад үлдэж байна. Сайхан бормор унчжээ. Амартай журган дээр бүхэл оноогоо авлаа. Үндсэндээ 12 оноотой болж байна. За удаач усан байлаас би түүхэн гарч байна. Сайхан гарч ирж таа. За өнгөрсөн жил агт нүрээд хөлөг жирсийн наданд оролцож байлаа. За Бэндэр сумын 2 төмөн адууны байраас очиж оролцож ирсэн. Залуу. За аягүй хөргөн дээр нь олон адуу гарч ирсэн. Халзаадтуг аваад үлдлээ. За байран дээр нь 360 эргүүлээл. Цэвэрхэн ургуулж байна. За удаач усан байлаас би түүхэн харж байна. За манай Болдбат рах маань шахаж өгсөн байна. За ер нь одоо цэвэрхэн ургалаад тоноо өндөр гараад ирж байна. Басал. За Дорногов аймгийн Улаанбаатар сумын аймгийн авраг гадуучин Баян Баяр мөх авраг улсын зүүн бүсийн авраг шилруу гадуучин дэвнээ 4 дугаар ажиллаж исэн. За аймгийн аврагтаа тусгай барьшилгаж исэн бүсийнхээ аврагаас медальтай. За дэшүүр алдаад ургаж хүрээ авсан. За энэ жил аймгийн авраг шилруу гадуучин дэмжэнэ. Дорногов аймгийн Улаанбаатар сумын дээр гартан зохион байгуулсан. За мөртөө шургуун дээр 5 адуу гарч ирсэн. 6 жаддуу гарч ирлээ. Мөртөө шургуун дээр ингээд алдаад 3 оноотой ингээд Дорногтой Баян мөх авраг ингээд хэмжүүр өндөрлөж байна. За зүүн гарт талаас бормортой гарч иж байгаа дуучин бол өврийн сайхан гангаа. За Өврөнгө аймгийн 900 сум яриад сумын гошоо авраг гадуучин зогц сайхны давг өдөрж авраг гарч ирж байна. За дунд талд хээрмэртэй гарсан гадуучин бол ганган бүжээ гэдэг мандахын бүрүүжрэл авраг гарч иж байна. За халуумэртэй гарсан гадуучин бол хоймор сайхан нутгаас Өвсгөл аймгийн 10 сумын аймгийн авраг гадуучин Мань өдрийн отхон дэлгэр нар гарч иж байна. За отхон дэлгэрийн хувьд аймгийн авраг шилруу татуучин дэмжээнд 2017 онд төрүүлж исэн. За энэ жил аймгийн авраг шилруу татуучин дэмжээнд 2 дугаар байр шалгараад өнөөдөр эрхээ аваад оролцож байна. За өврийн сан гангаа Өврөнгө аймгийн 900 сумын сумын гошоо авраг гадуучин аймгийн авраг шилруу татуучин дэмжээнд 2 удаа 2 дугаар шалгарч ирсэн. Зогц сайхны давг дөрж ташуураа шүрээд урган дээр ирээд ургаалдаж байна. За аймгийнхаа бүсэд бас 5 дугаар байр шалгарсан. За морьтой шургуун дээр 3 адуугаар ирсэн. За морьтой шургуун дээр ингээд алдаад тэмцээнэ өндөрлөө. За Өвсгөл аймгийн 11 сумын аймгийн авраг гадуучин Мань өдрийн отхон дэлгэр халуун морьтойгоо дашуур ургаа шүрнэ. За ви ха томтай уурга дашуурыг анган шүрдэг. За морийг уйдаа төдлөгсөн. За дашуураа шүрсэн уурган дээр за зөрцөө. Уурганы морь урган дөөр гараад. За уурга дашуурын хооронд 15 алхан байгаа. Залуучууд нь тооцоолж орж ирээ шүүрэн шүү. Алдаж байна. За морьтой шургуун дээр нь 4 адуу гарч ирсэн. За бугуулнаа хонгордог бугуулдаад аваад үлдсэн. За оюухан шиг бугуулдлаа. За өнгөрсөн жил улсын төвийн бүсэд оролцоод үзсэн. За дараа жил үүдэлчин фестивал 3 өдөр болно. За 3 өдөр л одоо надуучныхаа үзүүлбэрийг дард төмдөд танилцуулахаар үзүүлэхээр гадаадын жуулчнаас үзүүлэхээр яригдсан. За дараа жил оролцох залуучууд ер нь 3 өдөр л тэмцээнд оролцсон гэсэн үг. За ингээ морьтны өв соёлыг одоо сайхан дээдэлж, морьтны өв соёлоор одоо сайхан наадаж, морьтны өв соёлыг олон жуулчид, олон хүмүүстээс харуулж байна. За явган юргуун дээр нь сайхан гарч ирсэн бодож алдаж байна. За мандахын бүрүүжрэл шүр ургаж өрнэ. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Бентамбер спортын улсын хорооны дарга Батулга, за гэрэлт дарга, Монголын үндэсний спортын хорооны нарийн бичгийн дарга
мөнгөтийн ариун булдах тэргүүтэй хүмүүс. За ер нь гэж хааштай олон сайхан тэмцээн оролдоодоос дэмжин ажиллахаар ярьсан. Шүрүүндээ 4 од дуугарч ирсэн. За ганган бүжээр нь ингэж уургалдаг залуу. За удаа шуусан байлаас бид бүхэн харж байна. 4 адуу сайхан гарч ирсэн. За ер нь нарийн шагуулзаар нь уургалаад аваад үлдэж байна. За урт уургаар ч одоо ингэж уургалдаг. За ер нь очисон тэмцээн болгондоо ер нь олгоо алдахгүй дээ. Сайхан уургалж гарагддаг. За явган шүрүүдээр ганц хүрэн адуугаар ирсэн. За хүрэн адуу хандаруулж ирээд уургаа алдчих юм аа. Өнөөдөр дутлаа да. Шалгарах боломж байсан. За удаа шуусан байлаас бид бүхэн харж байна. 2 оддуу сайхан гарч ирсэн. Дагуулж бод урт туургаар сайхан хөөгүүлээд уургалсан. Антхим брүүжер лавраг гэх тэмцээн өндөрлөж байна. Садарган 3 одуучид за баруун гар талаас цоохормор ногоон дээлтэй гарч иж байгаа дуучин бол Завхан аймгийн Улаастай сумын харьяа за Цурбаа нарийн нутагтай Цавдар голдуу адуутай Цэлимиг аврага дуучин гарч иж байна. Улсын баруун бүсийн аврага дуучин. За дунд талд бармаар улаан дээлтэй гарч иж байгаа дуучин бол Хөвчин Янвангийн хөвшөө буюу одоогийн Интэй аймгийн Бэндэр сум. За өнгөрсөн жилийн нүүдэлчин бистодын аврага дуучин, Талын Дүмэн адууны аврага дуучин, улсын зүүн бүсийн аврага дуучин, за энэ жил улсын аврага шилруу дуучин дэмжээний 2 дугаар байшилгасан Батгалдын ганшиг аврага гарч иж байна. За хан улд дүүргээс гэрэл одын шандас наргарч иж байна. За нүүдэлчин бистбал дээр төрүүлсэн адуучин залуу дараа жил нүүдэлчин бистбалда урилгаар олцсноо л гэж байгаа. За өнөөдөр Батгалдын ганшиг аврага нэгэд урилгаар олцож байна. За Завхан аймгийн Улаастай сумын харьяа Чимэг мөрөж Чулсын баруун бүсийн аврага дуучин. За дэшүүр алдаад ууран дээр шууд тонгоосон боловч уурга алдаж байна. За Завхан аймгаас холоос ирж оролцож байна шүү дээ аврага дуучин бол. За морьтой шүргүүн дээр халдсан одоо гарч ирсэн. За морьтой шүргүүнээ зөвдлөөсөө үгэн сайхан жуургалсан гэдээ алдаад тэмцээн өндөрлөө. За хан улд дүүргийн адуучин гэрэл додын шандас хүрэн алдсан морьтой. Шуураж өрхөн дашуураж үрсэн мөрөж морьтой гамчих юм аа. Бороо орчихсон газар живхтэй. За залуучууд болгоомжтой шүүрэхгүй л одоо унах магадлал өндөр байсан. За ингээд унаад одоо дашуур урган дээр ингээд шууд нойлчж байна. За нүүдэлчин пистолын аврага дуучин Батгалдын ганшига цоогор мортойгоо гарч иж байна. За дашуураа шүүрсэн. Дашуураа шүүрээд нөгөө гарлуу сэлгээд уургаа их шүүрээд авлаа. За дашуур шүүрж явахдаа уургаа харж штэ. За яванд одоо сэргэлэн залуу. За морьтой шүргүүн дээр олон адуу гарч ирсэн. Морьтой шүргүүн дээр хонгор морийг одоо шургуулсан болж алдаад морьтой шүргүүн дээр нойлчж байна. За өөрөө ярьж ирсэн. За өнгөрсөн жил нүүдэлчин пистол төрүүлчихэд морьтой дээр морь уургалахгүй ямар гүү уургалтай штэ гэд морилуун давхсыг ч ингээд алдчихж байна гэж ярьж ирсэн. За явган шүргүүн дээр олон адуу гарсан. Хүрэн адууг аваад үлдлээ. За ингээд 18 оноотой олчж байна. За удаа шуусан байдаас бид хүн гарч байна. За Жамблын ган эрдэнэ аврага хажуудлаас нь шахаж өгж. За дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. За баруун гар талаас Сонгон хайрхан дүүргийн аврага адуучин Гамбаатрын дэрж унцаг аврага гарч ирж байна. За өнгөрсөн жил нүүдэлчин бистолын 2 дугаар байрын шиг адуучин. За дунд сартай хээрмэртэй хүрэн дээлтэй гарч ирсэн адуучин бол за үндэсний 7 дугаар наадны Богуулын төрлийн аврага адуучин Амгалангийн Болдоотор аврага адуучин гарч ирж байна. За аймгийн аврагта 3 удаа төрүүлж ирсэн. За уг гарлуудаа Өвөр хангаан аймгийнх. За халдсан мортойгоор ирсэн адуучин бол за Шуугагийн Төвшинбат нар гарч ирж байна. За нодлон бол гуруулаад орж ирсэн залуучууд нүүдэлчин пистол. За Сонгон хайрхан дүүргийн аврага адуучин Гамбаатрын дэрж унцаг ташуур ургаж өрнө. За ташуураа шүүрсэн. За явж ирээд урган дээр ургаж өрөөд авлаа. За морьтой шүргүүн дээр олон адуу гарч ирсэн. За өөрөө задлж яваад бууруулдаг уургалсан боловч хошуулдаж байна. Явган шүргүүн за явган дээр нь цагаан адуу уургалсан юм байна штэ. За ингээ алдаа тэмцээн өндөрлөж байна. За Төвшинбат за морьныхаа явдлыг чангалаад ташуур ургаж өргөн. За ташуур алдцаа. За явж ирээд энэ уурга шүүрээд авчиж байна. За ташуурн дээр нь тооцоолол алдаж байгаа залуучууд ер нь. За ер нь бол хэцүү л дээ морьныхаа ордыг тааруулна. За морьтой дээр харин богоолцсон боловч ингээд алдаад тэмцээн өндөрлөж байна. За үндэсний 7 дугаар наадны Богуулын төрлийн аврага адуучин Амгалан Болдоотор аймгийн аврагта 3 удаа төрүүлж ирсэн. Улсын аврагаас ч олон медальтай. Аврагах за ташуур алдаад уургаж өрөөд авсан. За энэ жил Өвөр хангаан аймгийн аврагч шилруу адуушин дэмжээнд очиж оролцож байсан шүү дээ. За нутгийн аймгийн аврагт оролцъё гэж явж ирсэн нэгэ сайхан оролцсон. За морьтой шүргүүн дээр гушуултаад алдцаа. За нарийн уургагчсан алдлаа штэ. За ингээд тэмцээн өндөрлөж.
Хүнээр нэг алхан байсан болж даварч байж тээ. За энэхүү тэмцээний сүүлийн 3 адуучин залуу гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг хатуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн Монгол улсын алдарт байж ажихын алтан газ захтаас баярсан улснаа илэрхийлье. За харин 2 жил дараалан хатуун сүрэг оруулж нүүдэлчин бисталийн маань сайхан дэмжиж байна. За баруун гарт талаас Нямбатын Эрдэнэ жулуун гараад ирж байна. За дунд талд явж байгаа адуучин бол Монгол улсын алдарт байж ажихын алтан газ. За алтан газын ариун толго завлаан дээл цоогор барьтаа гарч иж байгаа адуучин бол Сумын авраг адуучин Жамбалын ган Эрдэнэ авраганаар гарч ирж байна. За ерөн сүүл мөцөгч адуучин залуучууд хариуцлага өндөртэй. За сүүлийн тэмээний ачаа өндөч гэж сэлдэг. Сайхан шургуулад сайхан үзүүлбэрийг харуулах хэрэгтэй. За Нямбатын Эрдэнэ чулуун барьныхаа явдлыг шангалж ирээд дашуур ургаа харин шүрээд авчиж байна. За марттай дээр нь 2 адуу гарч ирсэн. Халуумараар шургуулах нь. За шарга адуу уургалсаа. Ургаа алдаа тавиад дуучих юм. За явган шургуун дээр нь олон адуу гарч ирсэн. За явган шургуун дээр ингээд алдаад Эрдэнэ чулуун маань ингээд хэмжээр өндөрлөө. За энэхүү тэмцээнд адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлж байгаа алтан гацын ариун толго буур мартай дашуур ургаа шүүрхэн. За өнгөрсөн жил бас нүүдэлчин бистод оролцсон. За дашуур алдаад туурга харин үзүүр дөрвөн ерөгжирээ шүүрчихлээ. За нэг 3 оноотой болж байна. За мартай шургуун дээр бороод дугаар дэсэн. За мартай шургуун дээр нуургалсан. За суулгаад авах хэрэгтэй. За ингээд тэр шигтэй гараа ивчиж байна. За удаа шуусан байлаас би дөхөн харж байна. За уран дууган эзд уургыг сайхан залгадаг. Сумын авраг адуучин Жамбалын ган Эрдэнэ. За дашуура шүүрсэн. За уурган дээр явж ирээд уурга алдаж байна. За дашуур уургыг нь алдаад байдгүй шүү дээ. Тэгээ сая уурга алдчихж байна. За мартай шургуун дээр нь олон адуу гарч ирлээ. Мартай шургуун дээр ингээд хөвшүүлээд тэмцээн өндөрлөж байна. За дэлхийн соёлын нүүдэлчин фестивал харин жилийн өрх тусам өргөн дэлгэр сайхан болж байна. За соёлын бие тус өвөр. За аймаг болгоны соёлын өв соёлтой танилцах нь үнэхээр сайхан байдаг. Тэгэхээр ирсэн хүн болгон одоо сэтгэл дүүрэн буцаж гарагддаг. За манай телевизийг үзэн сонирхож байгаа хүмүүсүүд маань дараа жилд нүүдэлчин фестивалыг зорин ирж бас үзээрэй. За нүүдэлчин фестивалийн эмнэг хангал боловлох төрөл маань эхлэж байна. За Сүхбаатар аймагт өвчин ширээ сумаараад аймгийн авраг адуучин Ганбаатарын дорж ханд авраг хөрөн адуундаар барцчихсан. За хөрөн адуу сайхан бүлгэжээ. За амарсан дашуур уг гараа ивчиж байна. За өнгөрсөн жил улсын авраг шалралт адуучин дэмжээний эмнэг хангал боловлох төрөлд 2 дугаар байшилсан залуу. Адраган адуучин Увс аймгийн өмнө говь сумаараа сумын авраг адуучин Нарантайн Баатар төрөн. За сайхан болгож гэнэ үү. Сайхан тогтч дашуур өгж байна. Сайхан суудаг залуу байна. Хараатайс залуу байна. Харин адууга боловлох гад гжигдээд тэр сайхан жорлдож байна. За тэврээд авсан. За харин залуучууд нь ингэж л одоо адууг сургаж, ингэж одоо адууг боловлох хэрэгтэй. За удаа шуусан байлаас бид хүн гарч байна. За 4-2 авраг мордуулж өгч. За тэгээд одоо дашуур өгөөд сайхан жоожтай. Дашуур өгөөл байна. За өөрөөр нь сайхан сирк бүхэн сайхан боловлж гэнэ үү. За бугуулгатаа ч гэсэн сайхан бугуулдаг залуу. За эмнэг хангал дээр сайхан сууж байна. За хоёр нь олон ч тэмцээн уралдаанд дээгүр үцхээр залуу байна штэ. За Увс аймагаас 1500 км-ээс орин ирж оролцоод. За 4 төрөлдөө жигдхэн үзүүлээд сайхан оролцож байна. За Дархан аймгийн хонгор сумаар аймгийн авраг адуучин Ганбаатарын гам зэрэг. За одоо сайхан бэлгээсөө санхны 3 цагт дүүрэн өгсөн цагт унж олохгүй юм да тэгээд унчих юм аа. За удаа шуусан байлаас би түүхэн харж байна. Одоо сайхан бэлгсэн. За хоёр ойхт нь жоохон суудлаа алдаад унчиж байна штэ. За Аранга аймгийн хашаад сумараад Батулгын сундуу жов. За сайхан бэлгэж байна уу. Сайхан сууж байна. Сайхан тогтлоо шүү. Цанхны 3 цохоог 4 сайхан өглөө. Сайхан ч тогтлоо. За явж ирээд унж болохгүй штэ урд өгөр навцсан. За унчих юм аа. Дашуур өгдөг нь одоо яаж байгаа юм бол доо.
Үн сайхан болигсон цаавдаа шуусан байдаас бид хүн харж байна. Захны 3 цагт дүүрэн сайхан өгсөн шүү дээ. 1 ойлоо, 2 ойлоо. За 2 ойгоод тэгээд тэр чигтээ ухаад гарч иж. За энэ дээр дашуур өгөх нь шаардлага байснуудаа гэдгийг зал өөрөө санах хэрэгтэй. За дэлнээс нь өөрөө барьж ийсэн тэгээд урддаг өрн даваад ингээд 3 өнөд болчих байна. За ер нь тэгээд сайхан болгоосон ч гэсэн унахал юм бол нэг нь олдог. Цаанаа өндөр явж ийсэн тэгээд ингээд бүлгэн дээр амжиж байна. За Батболдын ганжига оноо бол одоо багаага. За 18 оноотойгоо за одоо сайхан болгож гэнэ үү? Сайханж тогтож байна. Дашуур өгж байна. Зарим Батболдын ганшигаа ер нь бүлгэн дээр ирнэ унаад байдгүй. Нэг гараараа дэлийг барьдаг. Заримтааш дэлийг барихгүй твэж гарч харагддаг. За энэ дээр бол би одоо унах гэжсэн гэж хэлсэн тэгээд ер нь сайхан суужтай. За удаан шутсан байдаас бид бүхэн харж байна. Сайхан болгож гэнэ үү? За ер нь залуу хүн чинь ингэж болгоулгүй яах вэ? Тэр бүлгэнд ер нь нэг өвөр мөцсчтэй. Ариун болтын төгсөө тавар 2 энэ хоёрод бол одоо бүлгэн дээр унна гэж байхгүй. Бүлгэн дээр одоо оноогоо нөхнөө л гэж ярьдаг. Сайн ч одоо болох гадаг өөрөө сонгоод нүдтэй байна да. Сайхан болгож байна. За ингээ хойноос ороод ирж юм да. Бүлгэн дээр дүүрэн оноогоо аваад 27 оноотой болчих байна. За Сэлэнгэ аймгийн Орхон тул сумаар аймгийн аврагад чинь Дотын дамирын авраг. Сайхан болгосон. За урдаа өгөрөнд автсан да. Үзүүндээ гөрн за яг зоон дээр нь яваад байна. Заавнж болохгүй. Сайхан ч одоо тогтчих. Сайхан ч суурч байна да. За ингэж явж байгаад өөрөө буусаа. За буухтаа жоохон хүндхэн буучлаа. За удаа шуурсан байдлаас бид хүн харж байна. Одоо бухаа суудлаа алдаад урд дээр нь гарцсан штэ. За нэг сайн хавчиж явсараад нилээн тогтлоо. За нэг цаана өөрөө хөлөө татаад болсон. За Төв аймгийн Арадын сум яриад аймгийн аврагад очиж Бат сайхны баасан зүг. За одоо 2 бухсаа урдаг нь давцсан. Хөл жоохон бэртэлтэй байсан. За ингээ бэртлээс идрээч байгаа. За удаа шуурсан байдлаас бид хүн харж байна. Адуу сайхан болгосон тэгээд урдаг өрөнд давчиж. За хөл бэртэлтэй хахад одоо яаж хавчих вэ? За борин бямсран. За адуу дахиад гаравчиж шүү. За дашуур өгөөд байна. За адуу болохгүй байна. За энэ жил Багнуур дүүргийн авраг шилралт хадуучин дэмжээнд 2 дугаар байршилгарсан. За улсын зөв бүсэд амжилттай оролцож 4 дугаар байршилгарсан. За ингээд нүүдэлчин фестивал амжилттай оролцож байна. За борин бям сүрэнгээд одоо сайн адуучин залуу гарч ирж байна. За Дорнод аймгийн Сэрэгдэн сумын яриад Мэндүрийн Батчулуун Литерат дундар батчихсан. За дашуур өгөөд байна. За одоо 2-3 бухаад харин төдийлэн сайн болгосонгүй дашуурыг ээлжлэх уйдаал өгөөд идэг. За бүрч одоо дэвэд гараа авчиж байна. За удаа шуусан байдаас бид бүхэн харж байна. За Батболдын ганжигаас Батболгийн сүндүүж яваа ирмэд болж. За нэг нэгэндээ залуучууд сайхан тусалж өгдөг. Найз нөхдөд биш ч гэсэн одоо нэгэндээ сайхан тусалдаг залуучууд. За адуугээ төдийлэн сайн болгохгүй гараа авчиж байна. За энэхүү дэлхийн нүүдэлчин фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан адуучин дэмжээний тэргүүн байранд Улаанбаатарт Багнуур дүүргийн яриад борин бям сүрэн авраг тэргүүн байр шалгарч. За 2 дугаар байранд за Увс аймгийн Өмнө Хөв сумын яриад сумын авраг адуучин Нарантайн Баатар сүрэн 2 дугаар байр. За 3 дугаар байранд Хинтээ аймгийн Мэндэр сумын яриад өнгөрсөн жилийн нүүдэлчин фестивалийн авраг адуучин Батболдын ганжига авраг 3 дугаар байр. За 4 дугаар байранд Зүхбаатар аймгийн Дэвшинширээ сумраад аймгийн авраг адуучин Ганбаатарын Доржхан 4 дугаар байр. За 5 дугаар байранд Дорнод аймгийн Сэрэгдэн сумын яриад Мэндүрийн Батчулуун 5 дугаар байршилгалаа. За энэхүү нүүдэлчин фестивалийн адуучин дэмжээ маань амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. За Монголын цэлгэр уудан тал нутагт уурга барьсан, бугуулаа барьсан адуучин залуучууд за үеийн үед хиймэрсүүлт нөөдөө явахын ерөөл өргөе. Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоол адуучин Мэндүрийн Батчулуун 33 адууснаас 5 дугаар өрн жилгэрсэн байна. Батчулуун адуучин энэхүү хүндэглийн дэснаа хүндэтгэн өрье. 4 дугаар өрөнд Зүхбаатар аймгийн Дэвшинширээ сумын хоол аймгийн авраг адуучин
Амбатын орчхон чадгарлаа. Ордоор өрөнд НТМ-ийн Бэндэрсмийн огол Монгол улсын зүүн бүсийн аврага дуучин 2023 он зохион байгуулсан нүүдэлчин Дэлхийн соёлын фестивалийн адуучин тэмцээний аврага Талын түмэн адуу фестивалийн аврага Батуулдын аншага адуучин ордоор өрн чадгарлаа. Ордоор өрөнд Увсгай аймгийн Өмнө Говьсмын огол Увс аймгийн Өмнө Говьсмын аврага дуучин Увс аймгийн аврага шалгуулах адуучин тэмцээний 3 дугаар өрн шагалт Дарамтан Баатар сүрэн адуучин 2 дугаар өрн шалгарсан бол Тэргүн адууч Наара Нийслэл Улаанбаатарын Багнуур дүүргийн адуучин Багнуур дүүргийн авраг шалгуулах адуучин тэмцээний 2 дугаар улсын авраг шалгуулах зүүн бүсийн адуучин тэмцээний 4 дугаар өрн шалгарч байсан Борин Бэмбэсрэн адуучин гээд идэрхэн 5 залуу адуучин өнөөдрийн адуучин тэмцээний 33 шилдэг эх орны 408 зөвхөөс шалгарна гэсэн 33 адуучнаас эхний 5 барин шалгарлаа. Ингээд шагналыг гардуулах хэмээн Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж агентлаг Виндвер спортын улсын хорооны дарга Осим Баттулага Виндвер спортын улсын хорооны болоо төлтийн газрын дарга Оёгийн гэрэл Виндвер спортын улсын хорооны Виндверийн болгон хэрэгжлийн хэлцээний дарга Отгон нэмийн Баасан Монголын адуучдын холбооны тэргүүн Оюн бэлгийн мөнх хоёр Виндвер спортын улсын хорооны спортын болгон хэрэгжлийн хэлцээний дарга Жамсран жавын Баасан сүрэн Монголын үндэсний спортын хорооны ерөнхий нэрийн бичгийн дарга Мөнх хотын Ариун болд нар өнөөдрийн адуучин тэмцээний эхний 5 байр шалгасан тэргүүн адуучид алтан мөнгө хүрэлцээд алсын гэр хадаг батламж мөнгөний шигэлийг гардуулнаа. Монгол эх орны 408 зохис Алтай цэнхэр улсаас дорнын удамдал өмнгийн шаргалгаваас Монгол шарын даваа хүртэлх 21 аймаг нийс Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт шилдэг 33 адуучныхан уруухан авхаалсан ба уургын эрдэм эмнэг зөвлөгөөлт гэдэг төрлүүдээр авхаалсан байгаа сорин өсөлтнөөс тэргүүн барин шалгарсан нийс Улаанбаатар хотын Багнуур дүүргийн адуучин Борин Бэмбэсрэн 2 дугаар өрөөнд уул усны яваачин болсон Овсын цэнхэр гаараас оролцсон Увс аймгийн Өмнө Говьсмын адуучин Дарамтан Баатар сүрэн 3 дугаар өрөөнд Хан НТМ-ийн Бэндэрсмийн адуучин Батуулдын Аншага 4 дугаар өрөөнд Дарам мандах зүгүүлсэн Урдны үлгээс Баатар аймгийн Төвшин Ширээсмийн адуучин Амбаатрын Дорчханд 5 дугаар өрөөнд Монголын их удам талуулсан Дорнод аймгийн Сэргэлэн сумын адуучин Мэндвэрийн Батчулуун гэсэн эдэрхэн 5 адуучин эхний 5 байрыг эзэлж алтан хүрэлмэдад өргөмжил мөнгөний шигэлд алсын гэр хатгаан дардан авлаа. Мөн өнөөдрийн адуучин тэмцээний зохион байгуулсан Монголын адуучдын холбооны өдөр зүйлийн гишүүд шүүгчд мөн тэргүүнүүд маань өнөөдрийн шилдэг адуучтайгаан дурсгалын зургаан татуулж байна. Нүүдэлчин фестивал 2024 адуучин тэмцээний төрлийн эхний 5 байрыг эзэлсэн шилдэг адуучдын шагналыг гардуулж баяр хүргэлээ. За хэрхэн адууч та бүхний адуу сөргөн том бомбараас өсч өлзийтэй сайхан ирэлийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр нүүдэлчин фестивалийн хүрээнд зохион байгуулсан адуучин тэмцээнд төрүүлж авраг адуучин боллоо. Сайхан байна. Багнуур 4-р 2 дугаар байршларсан улсын зүүн бүсээс 4-р байршларсан нүүдэлчин фестивал төрүүлж дараа жил улсын аврагчлалууд адуучин тэмцээнд оролцох эрхээ авлаа. За өнөөдөр сайхан адуучин тэмцээн болоо. Зохион байгуул сайтай. Өнөөдөр төрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Юуг анхаар морьтой явгын шургуун дээр сайхан буугуулж гарагдсан. Асал орой мөрөний ганган толгой эсвэл ганга алдлыг уургалж штэ тий. Буулж штэ. Тий. Харин морьноосоо унаал дөрвчилж чадлаг морьноосоо унаал тэн дээр жоохон оноо алдчихлаа. Бусдаар бол ер нь нэгэн жигдэл оноогоо авъя гэж бодсон доо. За энэ буугуултгаа хэнээс өөр багасаа л ер нь буугуул ярьсан. Өөрөө ховтой аймаг цэцэг сумын харьяа. Мөс сумын харьяа тий. Буугуул бол ер нь багасаа л өрсөн. Тэгэл аава дагж буугуул сурсан доо. Багасаа л аава хоёроо дагж буугуул сурсан. Баярлалаа. Тэгээ тааш тийм тэмцээн оролцоонд өндөр амжилтыг хүсэнгөрөө. За баярлалаа. Та тийм сайхан тэмцээн зохиосонд баярлалаа.
Монгол адуучин entertainment. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.